Дараагийн имчилгээр Легогоор хийсэн кино. Lego Movie гинэ. What the fuck? Би нэг кино мэдээд байна да, хүүхэлдээ мэдээд байна да, нэгүнээтэй хүүтэйгээ үзчихсэн юм да. Тэр мөн үү? За би бол багада Легонд бүр амар дуртай хөвгтэйсэн байхгүй. Багада ч гэж одоо ч ерэн дуртай л байгаа л да. Нэг юм Wall-ийн Lego, энэ өстө өөрхөн манай Baby Yoda. Shit. Тэос юм Back to the Future-ийн машин байгаа. Тэгээ хамгийн гоё энэ мэддэг кино шүү. Хаалган годог air coolers. Тэгээ хамгийн сүүлд авсан гэвэл энэ бүргэр байна да. Амар cool байгаа шүү. Тэгээ намайг яг 10 настай байх үед буюу 2010. Яг үзсэн кино байна да. Биш болоо. Бараг мөн байж магадгүй. Өнөөдрийн онцлогч байгаа Lego Movie хэмээх кино нээлттэйгээд тухайн үед би угаасаа ээжээсээ гуйж байгаа кино театрт үзчихсэн. YouTube-ээр байнгын янз бүрийн нэг тийм Lego-тэй stop motion бичлэгнүүд үзэж өссөн. Миний хувьд бол яалчгүй л энэхүү кино тухайн үеийн маань мөрөөдлийн гэж хэлж болохоор тийм үзэх дуртай асар олон удаа. Энэ нөгөө нэг ингээд биш вэ? Миний үзчихсэн Lego-тэй чи нөгөө юу аахгүй юу? Нөгөө нэг за тэгж чаад яа. Давтаж үзсэн кино маань байгаа. За тийм байна да. Тэгээд өөрийнхөө 10 настай үеийн хувилбарыг ингээ баярлуулах гэж байгаа да. Тэр үеийнхээ гой дурсамжаар дахин нэг иргэн нэг аялах гэж байгаа да. Амар баяртай байна. Кино руу гарыг. Тий, Batman гардаг мөн үү? Да. Бүдүүнээ бүжиглээрээ. Зүгээр биш байлаа энэ зүуд. Бэтэн чиний тэр дууд булаам төрх. Хацсан чинь мансуур нь ганцуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс. Эй, bad bitch зурх чинь төгс. Чамд хэл хүүхс мөр шүлэг. Нэгэн хорон санаатай Guy Vitrefius хэмээх манай талын өвгөнтэй нүүр дулж байгаагаар хэлж байгаа. Lord Business-ийн гол зорилго нь Kragle гэж нэг дэлхийг устгах чадвартай төхөөрөмжийг өөртөө авах гэж ирсэн зорилго нь харин Vitrefius болохоор Lord Business-ийн гарт тэр төхөөрөмжийг нь оруулахгүй гэж хамгаалах гэж ирсэн гэх юм уу да. Даанч ах хүн нүдээ сохлуулад Kragle алдахаар болсон ч гэсэндээ зүнч хүмүүсийн зүгүнсэн нэгэн зөвгөнлийн талаар Lord Business-т хэлдэг. Нэг л өдөр нэгэн сонгогдсон хүн гарч ирээд хувь тавилангийнхаа дагуу Kragle-ийг устгах онцгой чулууг газраас нь холоод бусдыгаа манлайлангуудаа Lord Business-ийг буулгаж аваад дэлхийг тэр чигт нь аварнаа гэдэг зөвгөнлийн байна. Guys, that's me. Oh wow. За тэгээд энэхүү явдлаас 8.5 жилийн дараа Emmet хэмээх манай киноны гол дүр маань ажлын өдрөө эхлүүлэх гээд байж байгаа. Emmet-д яг үнэндээ онцгой юм баг нэгч байхгүй л дээ. Хүн болгонд тарааж өгдөг зааврын номын хоол дагуу энэ арай хэрхэн бусдаа уусах вэ гинэ. Have to fit in гинэ. Одоо би баг яг ингэж ааш яг үнэндээ би одоо ингээ хараал хэлгээ багсаж байгаа тийм ингээд би бүр амар cool guy байх гэж хичээж ажиллаг личерли эсвэл үед ингээ цаанаасаа ингээ тийм байх ёстой юм шиг те ёстой болцсон. Тэгээд I'm trying to fix myself байхгүй л дээ. Хүн болгонд тарааж өгдөг зааврын номын хоол дагуу өдөр болгон яг л нэг зүйлээ хийж дөрмийн дагуу амьдардаг том нийгмийн өчүүхэн жижигхэн хэсэг гэх юм уу да. Бараг ер нь видео тоглоомны NPC гэдээ хэлчихэд нэх буруудахгүй барилга дээр ажилладаг байхгүй юу. Тэгээд өдөржингөө л барилгаа барьж барьжгаад тараад харих гээд явж исэн чинь заавар нь хийсч алга болоод араас нь явах замдаа хаягдлын хэсэгт нэг сонин үнэтэй таардаг. Энэ охин байдаг үстэй. Yes. Wow. Where are you going? Барилга руугаа унтсан уу? Хаашаа унчваа? Тэгээд нөгөө Kragle-ийг устгаж чадах онцгой чулуу байхгүй юу? Emmet яг юу гэдгийг нь мэдэхгүй ч гэсэндээ харцаад салгаж чадахгүй ховсонд орцсон юм шиг дүгсөөр байгаад чулуунд хүрмэгцээ ухаан алдаад өгнөө. Сэрэгт нь өнөөх чулуу манай хүний нуруунд нь бүр тас наалдсан байхаас гадна нэг ууртаа цагтаа чи чулууг хаанаас олсон энэ төр гэд амар байцаадсан байж идэг. Emmet угаасаа хөөх юм нь юу ч мэдэхгүй штэ. Цагдаа нь болохоор энэ худлаа танийг юм шиг жүжиглээд байна аа л гэж ойлгоод байгаа юм шиг байгаа. Тэ нэрээ энэ цагдаа биш штэ. Тэ bipolar юм бэлээ. Нэг бол ууртаа цагдаа нь гарч ирж загнаал, нэг бол толгой нэргснээ сайхан ааштай гарч ирж халамжлал, тэгснэ буцаад ааштай нь гарч ирж загнаал галзуу. Сүүлдээ бүр сүрдүүлээд яг лазераар шатааж алах гэж байхад нь хаанаас ч юм түрүүний эмэгтэй гарч ирснээ ганцаархнаа бөөн роботуудыг устгаад Emmet-ийг аваад гаралгүй яах вэ? Зүхтах замдаа Emmet энд юу болоод байгаа юм бэ? Энэ чулуу яг ямар учиртай юм бэ? Энтэргээд асуухад нөгөөх нь те та бол дэлхийг аврах сонгогдсон нэгэн шүү дээ. Надад итгэж болно. Одоо тэнийг юм шиг жүжиглэхээ болцохоо л гэдэг аа.
Тэгснээ өөр хэмээн намайг wild style гэдэг ирхмээ. Тань шиг чадварлаг гайхамшигтай хүн энэ олон жилийн турш хаана нуугдчихава. Та бол сонгогдсон нэгэн шүү дээ гэд бүр шүтээд үхлээ. Даанч яг өөр ертөнцийн хаалгаар гарах гэж явах үеэр эмэд дүрмийн ном энтер гэд солиорсноор wild style ер нь бол чулуу буруу үндэ очижээ гэдгийг ухаарж байгаа. Өөр ертөнцид очичоод wild style эмэдэд бүр амар ууралгаас гадна чи чинь бүр ядчил master builder-ч биш юм бэ штэ гэж яддаг. Master builder хүмүүс гэдэг нь ерөнхийдөө бол ямар ч дүрмийн ном энтрийн шаардлагагүйгээр гартаарсан блокуудаар нийлүүлээд өөрийнхөө сэтгэмжээр юу ч бүтээх чадвартай өндөр зэрэглэлийн потенциалтай бүтээлч хүмүүсийг хэлдэг юм байна лээ. Манай эмэд бол угаасаа тэ чааваас дүрмийн ном чатад master builder байна уу легогоор тэрэл харахгүй бол юу ч бүтээж чаддаггүй NPC штэ тий. Тэрнээс гадна түрүү нөгөө нэг өөр ертөнцийн хаалга гэсэн штэ. Асар олон жилийн өмнө цаг сайхан байхад айгүй олон өөр онцлогтой ертөнцүүд нийгэмд зэрэгцэж байцгаадаг байсан бөгөөд хүн болгон өөрийн хүсснээрээ юу ч хамаагүй тий эвлүүлж, нийлүүлж, бүтээн босгож болдог байсан ч гэсэн нэг л өдөр өнөөх Lord Business буюу хамаг бүдүүн дарга ерөнхийлөгч нь тэрийг нь болиулахар шийдээд ертөнцүүдийн голд хан босгож хаянгуудаа дураараа юм гэдгийг нь болиулаад дүрм захирагдаж дүрмийн дагуу юм угсрах хууль гаргаад одоо тий жоохон дарангуулаа ийц юм бэл. Тэгсэн ч гэсэн мастер билдрүүд чадхаараа нүгсөв олж нуугдаж цухтаангуудаа чимээгүйхэн өнөөх краглыг хүчгүй болгох чулууг хайцгааж байсан буюу хинэн тэр дэлхийг аврах агуу хүн нь болж сонгогдох нь вэ гэд бөөндөө хөдөлмөрлж исэн багаан даанч тэгэж удаан хайсан итгэл найдварынхын сүүлчийн гал цог чухал чулуу нь дүрмийн дагуу амьдардаг нэг рэндом гайдаар очсон байгаа юм чин гоо Гэтэл Lord Business бол эмэдийг энгийн нэг хүн гэж ойлгохгүй байгаа штэ. Төрхтөл дэлхийг аврах заяатай төрсэн Master Builder бүр миний дүрмээр хатуу чанга амьдардаг үндсэн хотод маань нэгмүү барилгачны дүрд хувраад өөрийгөө нууж байсан байх шүү дээ гэд тэлтрээд үглээ. Уурандаа муу цагдаагийн өнөөх сайн талынх нь нүрийг хөвөнгөөр арилгаж хаяад сүүлдээ өнөөх дэлхийг сүрүүлэх чадвартай зэвсэг буюу Kragla гаргаад ирдэг. Тэр нь зүгээр л яг үнэндээ Crazy Glue гэдэг нөгөө нэг тэ наалдан бад байдэн штэ. Тэрний бичгэн жоохон арилаад Kragla гэдэг үсгнүүд нь үлдсэн байсан юм байлээ. Тэрийгэ Kragla гэдээсэн байгаа байхгүй юу? Бас дээрэс нь нөгөө эмитийн нуруунд наалтсан яваад байгаа чулуу гэдэг байгаа юм нь энэ наалдан бадынх нь таг болж таарж байгаа нь. Тэгэхээр тэ зүгээр ашиглуулгүйгээр таглаа гэхээр за бас яалч үдэ зогсох юм нь бол мөн л байгаа юм л та. Наалдан бадаар тэ Lord Business яг яаж дэлхийг сүрүүлнэ гэдэг байгаа вэ гэхээр бүх юмнуудыг өөрийнхөө хүссэн байралд нь аваачингуудаа бүгдийг нь наалдан бадаар хөдөлгөөнгүй болгож хөлдөөх төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ. Бараг шууд устгуулж өгчээснаас ч амар dark shit байгаа зү гэж настай. Ямар ч л байсан wild style эмитийг дагуулад өнөөх Vitrevis өгөөдөрөө очлоо. Vitrevis гэхдээ яах вэ бас нэг тийм сэтгэлээр унахгүй байлээ. Дээд тэнгэрээс чамайг сонгосон юм чи ямар нэгэн учир байж л таараа гэд ховсын аргаар тэр гурав эмитийн тархинд орж байгаа. Ихэнх master builder-уудын тархи янз бүрийн шинэлэг санаануудаар дүүрэн байдаг болвол манай үүний тархи нь юм юучгүй хоосон ховоохондоо юм байлээ л дээ. Гэтэ Vitrevis-ийн хэлж байгаагаар болохоор master builder-ууд тархиа хоосолж бясалгалын байдалд орохын тулд асар олон жилийн бэлтгэл хийдэг. Харин чи угаасаа юу ч боддоггүй тэнэг амтан болохоор тархич нь бэлтгэл хийлгүүгээр угаасаа бясалгалын байдалтай хоосон байгаа юм байна. Чамд master builder болох потенциал байна гэж хэдэг. Хэлэх гэжсэн чинь муу цагдаа тэднийг олоод ирсэн хөөж туугаад бөөн юм болж байгаа. Зүгтаад сүулдэ бүр яг гүүрэн дээрээс унж үхтгийн даваан дээр хаанаас ч Batman гарч ирээд манай гурвын амийг аварчдаг. Batman бас master builder юм байлээ. Тэгснээ бас wild style тэр хоёр одоо үерхдэг юм байлээ. Ямар ч тач ингэж амьд үлдснээр манай эд бөөндөө сайхан өөр дурлаад чинь найз залуутай байсан юм уу? Солонгоор өсөөд үүлний хотод ирж байгаа. Найз залуу бүр Batman байдаг наас. Юусоо яг Lord Business-ийн хараа хяналтанд байдаггүй муухай юм болдоггүй арчилсан нийгэмтэй эрх чөлөөний нууц хот юм байна лээ. Тэгээд Kragla-ыг зогсоох чулуу олдсон учраас master builder-ууд бүгдээрээ энд цугларцгаагаад хуралдахаар болсон байгаа. Улмаар хурлын үеэр Vitrevis хэдхэн хоногийн дараа Lord Business Kragla ашиглах гэж байгааг хэлэхээс гадна сонгогдсон нэгэн буюу Lego төрлөختний эцсийн найдвар болох Emmet-ийг бүх master builder-уудтай танилцуулдаг. Мэдээж master builder-ууд Emmet-д асар өндөр итгэл хүлээлгэж байгаа болохоор нэг далайн дэрэмчин гарч
ирсэн ээ. Өмнө нь Lord Business-ийн барилга руу багийнхантайгаа орох гэж оролцсон тухайгаа ярьж өгдгийг. Lord Business-ийн барилга нь тоолохын аргагүй асар өндрөөс гадна Craig-ийг хамгийн дээд давхартай хадгалж яадаг. Тэгээд хэдэн 10,000 робот цэргүүдээр хамгаалагдж яадаг. Агаарын тээврээр нэвтрэхийн тулд хатуу чанга шалгах явцыг давах ёстой гэд ер нь Craig-т хүрэх нь бараг боломжгүй гэж хэлж болохоор юм байна лээ л дээ. Тэгээ Emmett-с чи яг ямар төлөвлөгөөтэй байгаа юм бэ гэж асуухад яг уу би одоохондоо мастер билдер болж амжаагүй байгаа л да. Тэгэхээр одоохондоо төлөвлөгөө алгоо гэж солиорсноор бүгдээрээ л чи зайлөө юу сонгогдсон нэгэн энтер гэд бүүлээд эхэлж байгаа. Яч ч л өнөх муу цагдаагийн багийнхан яаж агаад ч юм үүлний отыг олоод ирсэн бүх зүйлсийг сөөрүүлж мастер билдрүүдийг нэг нэгээр нь барьж эхлэх хэдийч Emmett, Wild Style, Batman, Vitrevius, Unikitty гэд нэг unicorn болон сансрын нисгэгч зургуулаа нийлээд усан шумбагч хэнгүүтээ арай гэж нэг юм зүхтааж чаддаг. Даанч удалгүй өнөг шумбагчинд нь нүх гараад бөөндөө бүр яг жив жүхэнгээ шахдаг. Гэтэ Emmett-ийн угсарч исэн нэг юм давхар буудан маягийн юмны бүрээснийхэн доор нуугдчихж нэг юмтэй яг жинхнээсээ муу цагдаагаас мулдарч байгаа. Удалгүй өнөг далаан дэрэмчин өөрийнхөө хөлөгтөө ирж манай эдийг авснаар эдгээр 7 хүний гарт бүтэн дэлхийн хувь заяа даатгагдж байгаа гэсэн үг ээ. Энэ үед Emmett эцэст нь нэг юм удирдлагыг гартаа аваад та нар бүгдээрээ л маш авьяаслаг бүтээлч хүмүүс. Тийм болохоор өөрсдийн санаандаа сохлогдоод хоорондоо багаар ажиллаж чаддаггүй. Би зүгээр л нэг барилгын ажилчин. Гэхдээ манай ажлынх нь нэгэн зорилгодоор нэгдэхээрээ оройн үл харагдах цамхгийг ч хамтдаа барьж чаддаг хэмээгээд манай эд багаар ажиллаж байгаа. Lord Business-ийн барилга руу орохын тулд яг өөрийнх нь агаарын тээвэрлэгчдтэй адилхан үйлгийг зааврынхан дагуу нээлт сайхан угсраад дотогш орж чаддаг. Дотогш орсныхоо дараа ч гэсэн яг ярилцсан төлөвлөгөөнийхөө дагуу өөрсдийнхөө үүргийг биелүүлцгээгээд уг нь бол бараг л Craig-д өнөөх чулуугаа үргэж чаддгийг. Emmett, зөвгөнлийн талаар чи нэг юм мэдэх ёстой. Зөвгнөл үнэн биш. Би зохиочихсан. Гэхдээ Зяагийн ингэж бүх зүйл нурмж итгэл тасарсны дараа Lord Business Emmett-ийн чулууг тасалж авангуудаа цонхоор гаргаад ёроолн үл харагдах хар нүх рүү шидээд устгахчдгаас гадна тэдний байгаа газрыг тэр чигтэн дэлбэлж бүхэл мастер билдрүүдийг алах төхөөрөмжөндөө Emmett-ийг нийлүүлж уяад 100 секундын таймер тавиад өөрөө хотын иргэдийг Craig-лдах гэд яваад өгдгий. Мэдээж Emmett онцгой нэгэн биш гэдгээ мэдчихсэн болохоор гунигилж гутарж байгаа нь ойлгомжтой штэ. Тэгсэн чинь гинэтэл Vitrevius-ийн сүнс манай үн дээр эренгүүтээ зөвхөн би зохиосон нь үнэ. Гэхдээ чулууг болсон хинч вэ онцгой нэгэн гэдэгтээ итгэж чадвал бүгдийг хийж чадна гэдгийг ч би мэдчихсэн. Чи өөрийгөө онцгой гэж итгэж явах үедээ юу бүтээж ямар гайхалтай манлайлагч болж чадсанаа харал та. Чи өөртөө итгэх хэрэгтэй. Дэлхийг зөвхөн чийл аварч чадна хэмээхэд Emmett огцом шидээд мастер билдрүүдийг аврахын тулд өнөөх дэсрэх бөмбөгнийхөө хамтаар хар нүх рүү өсөрж өөрийнхөө амийг золиослох баатарлаг шийдвэр гаргаж идэг. 34 Mississippi. 13 Mississippi. Wait, what are you? No! See you later. 4 Mississippi. Ой. Error. Emmett! Яг онц юм уу? Хэдий Emmett ингэж байхгүй болсон ч бусдынхаа сэтгэл зүрхэнд үлдээсэн урам зориг нь хаашаа алга болох вэ? Craig-д дуулах гээд сандарч паниктжсэн хүмүүст Wild Style Emmett-ийн тухай ярьж өгөөд та нарт минь ч гэсэн гайхалтай зүйлс хийх хүч байгаа. Emmett бидний төлөө өөрийгөө золиослсон. Одоо хийсэн ажлыг нь дуусгацгаая хэмээж яадаг. Pieces terribly you could build. It's a fight back. It will be known. Ой! Сайн цагт өрөөд ирлээ. What is going on?
За тэгэхээр энд ийм болж байхад Эммет маань өнөөх хар нүхээрээ дамжаад нэг сонин газар ирчихсэн байхаас гадна яагаад ч бие хөдөлгөх чадваргүй болцсон байдیں۔ Яагаад тэгэхээр энэ бол Легоны ертөнц биш, жинхэнэ ертөнц уу юу? Манай хүмүүсийн ертөнц байхгүй юу? Фин нэмэх нэгэн бяцхан хүү яг одоо Легоны ертөнцөд юу болж байгааг тоглолцсон байж ах бөгөөд тунгутлгүй дээд давхраас Финний аав нь бууж ирээд өөрийнх нь Легонуудыг сүйтгэсэнд амар ихээр ууралж идэг. Ерөнхийдөө Финний аав нь Лего ертөнцөөр бол лорд бизнес байгаа байхгүй юу? Бүх зүйлс яг дүрмээрээ эмэг цэгцтэй төгс байх ёстой гэд Финнийг одоо өөрийнхөө Легонуудаар тоглоулдаггүй. Харин Фин болохоор Легоны ертөнцөөр бол мастер билдрүүд гэх юм уу да. Тэгээ аав нь ажилласаа ирчээд энэ чиний тоглодог газар биш ээ. Энэ аавынх нь юмнууд заа юу хэмээн бүх зүйлсийг байсан байранд нь буцаах гэж шүүгэнээсээ бөөн крагл буюу наалдан баднууд гаргаад ирдэг. More Kraggles? Give that to me. Ингэж итгэл найдвар тасрангаалдсан ч манай Эммет өөрийн ухаантай байгаад байгаа штэ. Ширээнд ороос өнөөх чулуугаа олж харж хаад найзуудыгаа аврахын тулд бие хөдлөх гэж оролдож эхэлдэг. It's up to you now, Emmett. I am a master builder. Let's get it, fellas. Emmett! You got it, Emmett. Come here. Pirate style. Emmett! Тэгээ яг юу гэсэн үг юм? Энэ киноны гол утга учир нь тэгээ юу юм? Легого одоо ингээд хүүхдүүд угаасаа маш олон лего худалдаж авч байгаа штэ хүүхч гэлтгөө насанд хүрэгчтэй хүртэл те сонирхогч зүуд байгаа штэ. Легог аваад яг байх ёстой журмаар нь гоё бариад тэгээд энийг газар ингээд тавих нь буруу гэж хэлээд байгаа юм уу? Яг цаад утга нь тэгээд байгаа юм уу? Би яг ойлгодгоо чат. Би ч яг тийм юм байхгүй юу? Зүгээр л нэр ингэсэл ингээл гой юмнуудыг ингээл яг гой байгаараа тэгэл ингээл эвлүүлчихэл нам жим гоёороо күүлээрээ тэгэл нэг газар байж их хэвчтэй юм шүү. Үгүй юу. Тэгээ тэрийг яхан задлаа дахиад өөр тоглоомтой нийлүүлээд күүл тоглох нь гоёо гэдгийг энэ хүүхэлтэйгээр илэрхийлээд байгаа юм уу? What the fuck? Thing I need to do. Зүгээр тархиа унтраад үзэх юм шүү дээ. Гөө эн чинь маркетинг юм явж байгаа штэ guys. Эн чинь бүр 100 ч биш 200% маркетинг аахгүй юу guys. Stop, please. За тэгээд Эммет ингэж хөдлөх боломжгүй болсноор чин сэтгэлээсээ лорд бизнес Бүх кино даалт утгатай биш л дээ. Гүү эн чинь бол даалт утгатай штэ guys. Ер нь баг ихэнх кино даалт утгатай штэ асараа. Тархиа унтраагаад үздэг кинонууд чинь байгалахтай. Гэтэ би л тийм кино дургу. Дад хүмүүс нэгнээсээ урам зориг авахаараа юу үтээж болдгийг та өнөөдөр харлаа. Таны бүтээлүүдийг яаж бүтээлчээр өөрөөр өөрчилж болдгийг та харлаа. Та заавал муу талын хүн байх албагүй штэ. Би ганцаарх нь онцгой хүн нь биш. Танд ч гэсэн онцгой зүйлс бүтээж, онцгой зүйлсийн нэг хэсэг байх чадвар нь байгаа. Бид бүгдээрээ онцгой. Гэхдээ яг энэ мөчөд дэлхийг өөрчилж чадах хүч нь зөвхөн таны гарт байна. Үе чи Batman-тэй үерхэд байгаагүй юм уу? What the fuck? Hi, Mom.
За тэгээ ингэж бүх хэл зүйлс сайн сайхнаар дууссан ч гэсэн ганцхан муу мэдээ байгаа нь одоо ингээд аав нь Финийг энд тоглохыг зөвшөөрч байгаа болохоор баг дүүгэн ч гэсэндээ тоглохыг нь зөвшөөрөхгүй болохооргүй болчихж байгаа юм байна лээ. Лего ертөнцид дүүгийнхэн тоглоомнууд орж ирснэ. Бид нар дүүплэн гаргаас та нарыг устгахаар ирлээ хэмээснээр кино маань дуусж байгаамаа. За тийм байна да. Тэгээ өнөөдөр маань бичлэг энэ дөрөд өндөрлж гин. Тэгээд яалтчгүй Lego movie бол би бүр амар хайртай. Тэгээ хэдж үзсэн юм нь бол уйдхааргүй. Тэгээд энэ киногоороо дахин нэг аялсандаа бүр амар баяртай байна. Ямар ч үсэн өнөөдөр тэгээд яг нөгөө нэг бүх хүмүүсийн тэ YouTube channel дээр надад санал өгсөн бүх хүмүүсийн нэр ингээд бүгдээрээ нэгэн ч ингээ алгасалгүй орох анхны бичлэг болж гин. Тэгээ угсаа цаашдаа бүх бичлэгэн дээр байх болно. Тэгэхээр нэрнүүдээ бүр яг ингээ сайн тэнд байна гэд гоё харж аваарай заяа санал өгсөн хүмүүс те. За тийм байна да. Тэгээд өнөөдөр минь бичлэгийн төрөд өндөрлж гин. Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзголохоор бичлэг дээр нь чагараа. Үүнээс цаашаага бүх бичлэг дээр нь байх юм биш те. Хайртай шүү. За хамраа. Гой зүзэлэр. Тэрнээрээ Holy cookers, that's crazy man. За тэгээ бичлэг дууслуу хүмүүстээ бүгд маш баярлалаа. Тэгээ та бүхэн Kik дээрээс намайг олж үзээрэй. Би Kik дээр өдөр болгон стрим хийж байгаа шүү гэдгийг хэлгээд таатай байна. За тэгээд come to Kik guys. Be on,